Өдрийн мэнд од мөндөр сүүгийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Өдрийн мэнд заяа. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаарын маань нэр маш сонирхолтой байна л да. Марадона, Месси хоёрын хэн нь илүү вэ гинэ. За тэгэхээр ямар улсын талаар ярьж байгаа ойлгомжтой баг тийм. Энэ бол дэлхийн 8 дахь том улс газар нутгаараа. За 46 сая хүн амтай. Дэлхийн хамгийн сонирхолтой газрын бүтцтэй, түүхтэй ийм улсууд нь бол Аргентин. Ялангуяа сүүлийн 200 жилийн түүх нь бол үнээр гайхамшигтай, гайхалтай юм түүхийг дагуулсан. За мэдээж Марадона, Месси гэдэг одоо хөл бөмбөг гэлтгүү дэлхийн ерөөхдөө одоо энэ соёлын спорт, соёл одоо юу гэдэг тийм алдартай хүмүүсийн хувьд дэлхийн хамгийн алдартай нэг одоо төрлийн хоёр үнийг одоо бүтээж чадсан энэ гайхамшигтай улс. За Марадона, Месси хоёрыг бол одоо мэдэхгүй дэлхий дээр хүн байхгүй. Тэ одоо дэлхийн танихгүй арал дээр хүртэл очиод Иесус Христосыг мэдхүү одоо Марадоныг мэдхүү гэхлээр Марадоныг мэднэ Иесус Христос нь хэн бэлээ ямар спортыг болж асуух хэмжээний те ийм алдартай хүмүүс. Тэгэхээр яг харахгүй энэ улсын тухай дуртахаар бол энэ хоёрыг бол дурдхан зүдэг. Гэхдээ хөл бөмбөгийн хоёулаа жоохон төгсгөлд нь ярих болно. За тэгээ Аргентин улс маань одоо заяамаа сая хэлээ те. Латин Америкта бол газар нутгийн хувьд Бразилийн дараа хоёрт орж байгаа. Америк твдээ дөрөвт, дэлхийд 8 гэдэг бол маш өргөн удам том газар нутгтай. Гэтэл газар нутгийн хэмжээ нь аягүй сонирхолтой 2 өөр тоо байдаг юм байна л та. Өөрсдийнх нь өгж байгаа албан ёсны тоогоор бол 3,761,000 км автгай газар нутгтай гэдэг. Гэтэл энэ нь нөгөө одоо Фолкландын арлууд, Антарктидын хэсэг, хойг хэсгийг өөртөө оруулж одоо манай газар нутаг гэж өөртөө үзэж байгаагаараа өгч одоо юм байна. Тэр Атлантын өмнө арлууд болон тэр Антарктидын хэсгийг хасах юм бол нийт газар нутаг нь 2,791,000 км автгай дөрвөлжин газар нутагтай юм байна. За Өмнөд Америкийн энэ улс маань зөвхөн хөл бөмбөгөөрөө алдартай биш, зөвхөн стейк, виногоро ч юм уу те соёлоороо алдартай биш. Байгалийн нөөц, байгалийн үзэсгэлэн, эдийн засгийн нөөцөөрөө дэлхийд томоохон байр суурь эзэлдэг маш том хүчирхэг одоо эдийн засгуудын нэг юм байна. За тэгээ өргөн удам газар нутагтай Аргентины байгаль цаг үеийн ялгаа нь бол маш сонирхолтой. Ягаад тэгэхээр маш хойноос урагшаатай сунж тогтсон өргөн удам газар нутагтай болохоор уур амьсгалыг маш өөрөөр хэлбэрүүд болон олон төрлийн экосистемүүдийг нэг газар одоо нэг улсад харах бүрэн боломжтой. За хойд хэсэгт нь бол дулаан бүс болон субтропикэнтэй бүс сонхилт өгөл өмнөд болон Патагоны цэрүүн хүйтэн уур амьсгалтай ба баруун талаар Андын нуруу үргэлжлээ. Төв болон зүүн хэсэгт нь үржил шимтэй Пампасын өргөн тал нутаг оршд юм байна. За энэ газар зүүн онцлог нь Аргентины хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай болон эрчим хүчний хөгжлийнх нь үнд суурилсан ийм одоо статистик мэдээллүүд байна те. Хүн амын хувьд бол маш сонирхолтой 46,466,000 хүн амтай гэж байгаа. За тэгээд талаас илүү нь Итали гаралтай хүмүүс байдаг. Харин тийм. Тэгсэн мөртлөө Испани хэлтэй хүмүүс байдаг тийм. Харин тийм нэр дэлхийн хамгийн их Испани хэлээр ярьдаг хүн ам бас Аргентин гэж статистик харж байсан. За тэгээд Аргентин эдийн засгийн хувьд бол маш хүчтэй. Тэгээд хөдөө аж ахуй газар тариалан ер нь бол тэргүүлэх одоо эдийн засгийн салбарууд нь тооцогдсон юм байна. Тэгээд автомашин үйлдвэрлэлтэй, боловсруулах үйлдвэр, газрын тос, байгалийн хий, уул уурхай, үйлчилгээний салбар нь эдийн засгийн тулгуур салбарууд нь юм байна. За тэгээд Пампасын өргөн удам одоо тэгээд тал нутагтаа бол газар тариалан мал аж ахуйг маш эрчимтэй хөгжүүлсэн бөгөөд Аргентин стейк гэдэг аюул алдартай. Чи иж үзсэн үү? Идэлгүй яах вэ? Аргентин стейкийг сая Америкт очиод Аргентин яг хүмүүсийн өөрсдийнхөө ордог ажилуулдаг тэр юунд Майами хотод орж ирсэн. За тэгээд Аргентин гэдэг нэрнээс нь эхлэе те. Аргентин гэдэг нэр ямар утгатай гэхээр манайха одоо нөгөө хими элемент бид нар ингээд одоо намайг жоохон бот олдоор ингээд хим орж ирсэн л да. Одоо эдгээр ингээд ордог гэсэн мэдхгүй 8 9-өөс ордог гэсэн те. Аргентум гэдэг одоо мөнгийг бид хэлдэг гэсэн те. Одоо мөнгийг бол Аргентум гэж нэрлэдэг гэсэн. За тэгвэл яг эндээс энэ нэр бол гаралтай. Яагаад гаралтай гэхээр анх испанчууд бол одоо нөө Тордильясын гэрээ гэж байгаа шүү дээ. Португал, Испанчууд нөө дэлхийг хоёр угаад. За энэ тал нь манайх, энэ тал нь танахаа гэж яхад бол Бразилийн яг тэр Рио де Жанейрогийн одоо хэсгэр ч юм уу тэ ингээд хуваагдаад тэр нэг Португалийн мэдлэлт байсан. За ингээд Испанчууд яасан бэ гэхээр Бразилийн тэр одоо хажуудлын хэсгээс урагшаа явсан байна. За урагшаагаа унгадаа Тордильясын гэрээгээр яг ингээд газар нь гарч ирэнгүүт за бид нар одоо энэ авч сурч болно. Тэгээ явж идэл хамгийн гоё газар нь тэр одоогийн Буэнос Айрес хэсэг байгаа даа Платын одоо нэг хэрэг байгаа даа. Энд ингээд очиод маш гоё байсан. Одоо үнэхээр одоо ингээд оршин суухад их тохиромжтой хот байгуулах тохиромжтой байсан. За тэгээд энд ингээд хот байгуулахад айгүй гоё агаартай байсан учраас Буэнос Айрес буюу Буэна гэдэг чинь сайхан гэсэн үг, Айрес гэдэг чинь агаар гэсэн үг тийм. Сайхан агаар гэдэг нэрийг бол яг тэнд ингээд өгөөд хот байгуулжсэн. За тэгээд нутгийн иргэдтэй ингээд нөгөө хэд чинь ингээд янз янзын юм солилцоод ингэж харж байгаа. Тэд нар бол маш их ингээд мөнгө
хэрэгэлдэг гэсэн. За тэгээд испанчуудын колоничлын хамгийн чухал юм ч юм уу зэрэг алт мөнгө одоо хайж явж байгаа шүү дээ. Тэгээс өөр юм бол нэг хэрэг одоо гол хайж яваагүй. Экспедицийн гол санхүүжүүлэгч за та нар яваад цахан алт эрдэнэс болоод тэргээл явуулдаг гэсэн. Яг бол испанчууд дээр хойд диск ороос нэлээ эзэлсэн. Одоо Карибын бүсээр. За ингээд нутгийн иргэд зөв бүр ингээд маш олон ингээд мөнгө зөнгөж юм шүү дээ. Ингээд мөнгөний уурхай ч юм ингээд орд газар байна ш. Харин юу испанчууд бодоод за тэгээд тэр өөрсдийн колонитга Аргентин буюу одоо Аргентин гэдэг нэрийг болоох хайрлж өгсөн түүхтэй байдаг. Мөнгө гэд нэрлэлцээрсэн. Мөнгө гэл нэрлэлцээрсэн. Эндээс ерөөсөө мөнгө авч явна гэл тэ. Тийм байна. За тэгэхээр Аргентины газар нутагт колоничлол бол 16 дугаар зуунаас эрчимдсэн гэж байгаа. А түүнээс өмнө мэдээж нутгийн уугуул иргэдүүд амьдардаг байсан. За тэд ер нь бол нөө өргөн уудан газар нутагтай тэгээ өөрөөр экосистемтэй болохоор газар нутгаас хамаарад өөрөөр ахуйтай байсан байна. За Андын нуруу Пампа, Патагон, Чако болон хойд нутгуудад өөрөөр соёлын бүлгүүд байсан ба одоогийн бас Мапуче, Кечуа, Гуарани, Коле, Комз, Вичи зэрэг уугуул аймагуд одоо зарим нь газар тариалан эрхлээ, зарим нь өндөр ууландтай амьдардаг юм уугуул аймагуд байсан. За тэгээ колоничлогч нар ирсээр юу болсон бэ гэхээр мэдээж нөгөө нутгийн иргэдийн биед байхгүй дархлаа тий байгалийн дархлаа суугаагүй халдвар төвчин авчирснаар уугуул иргэдийн тоовол маш одоо эрчимтэй буурсан багассан гэж хэлж болно. За тэгээ 1536 онд анх Педро де Мендоса гэж ирэх юм Буэнос Айрес хотыг тэ ингээд суурин хот болох гэж хичээсэн юм байна. А тэгээ энэ нь анх удаа бол тийм амжилттай болоогүй. Тэгээ 1508 онд Хуан де Герай гэж ирэх юм хотыг дахин байгуулсан бөгөөд Аргентин төрийн одоо албан ёсны түүхэнд 1508 онд Буэнос Айрес хот байгуулсан гэж үздэг юм байна. За тэгээ 1776 онд Испаний эзэнт гүрэн Рио де Платагийн Дид хаан тус гэж те өөрийн одоо иргэшээл нутаг одоо захирдаг нутгаа зарласан бөгөөд энийг одоо тэр бүсийнхээ төв болгон Буэнос Айресыг хөгжүүлсэн юм байна. За тэгээ тусгаар тогтнол нь маш одоо хадармаатай байдлаар тусгаар тогтнолоо олж авсан. Испани колон бараг тэнд 400 жил байсан. Тэгээд нутгийн иргэдэд нөх хүн амын одоо гарал үүслийн хувьд бол ингээд маш их тийм өөрчлөлтүүд авчирсан. Нутгийн иргэд өнөөдөр нийт хүн амынх нь 3 хүрэхгүй хувь нь яг нутгийн уугуул иргэдийн одоо тэ угсаатай миний өвгдөд нутгийн уугуул иргэд гэж өөртөө тодорхойлсон байт юм байна. Харин чиний хэлснээр бараг 60% нь Европ буюу Итали тэр тусмаа Итали угсаатай. За тэр хэрхэн яаж яагаад Латин Америкийн маш том орон Испани хэлээр ярьдаг мөртлөө нийт хүн амынхын 60-аас дээш хувь нь Итали угсаатай болсон талаар тэгж байгаа дээрээ те. За тэгээд анх нэг испанчууд ингээл ирээл суурин байгуулж байгаа шүү дээ. Испани анхны суурин байгуулаа. За тэгээд ингээд тэндээс ингээд мөнгө хайхад олоогүй гэж байгаа юм. Мөнгө хайхад олоогүй. За тэгээ бүр гайхаад ч одоо мөнгө ийм их мөнгө байгаад гэдэг мөнгөө хаанаас аваад чинь мөнгөө одоогийн Боливийн нутагт байдаг одоо Потосиг том мөнгөн уул байсан. Тэндээс авчирдаг зөөдөг гэсэн бол тарж байгаа. За тэгээд Боливд одоо бол тэр Потосгийн одоо мөнгөн уул нь байж идэг. Яг одоо хаягдвал янз янзтай байна шүү дээ. Тэр насар том мөнгөөр ингээд бүтц уул байсан байгаа байхгүй. За тэгээд тэндээс авчирдаг үсийг мэдсэн. За тэгээд эхний тэр хотод нь ягаад амжилттай болох тэр нутгийн иргэд эдэртээ ингээд 8 ихгүй, солилцоо ихгүй, хоол хүнсийн өвлөг дутагдаад ерөөдөө суурин оршин дотнд хэцүү болсон. За тэгвэл испанчууд тэн дээр мөнгө хаанаас ирдэг яадаг бүх юмудаа мэдчихлээ шүү дээ. Дараагийн суурин байгуулалтад арай өөр үедээ авчихсан. За тэнгуүтээ нутгийн иргэдийг ерөөдөө авч ажилуулах, за тэнгуүт хүчээр өөрсдийнхөө доор ажилуулах тийм ажлуудыг маш амжилттай хийж чадсан. За тэгээд испанчуудын авчирсан олон давуу зүйл байдгийн хамгийн том болохоор морь байсан. За морь ирснээр тэдний амьдралыг одоо нутгийн иргэдийн амьдралыг бүхнэлт нь өөрчилсөн тийм технологи байсан морь бол. Морийг хараад хоёул ургуу дээрээс ирчихсэн. Морийг хараад гайхдагсан нь яг ямар очиртай амт юм бэ те. Хүн морь унц явж байгаа. Энэ ингээд цугтаа нэг амтын юм болоо гэж нутгийн иргэд бодож айдаг. Кентавр гэж бодох нь шүү дээ. Тий, бүр айдаг гэсэн мөхгүй. Энэ дээрээ нэг хүн толгоотой, тэгсэн мөрт урдаа ихэ толгоотой. Тэгээд маш хурдтай. Тэгээд ингээд өндөр биерхүү болчихно. Тэгээд маш олон давуу тал. Тэгээд эхлээд мориноос их айдаг гэсэн. Тэгээд морь ингээд тустай амтэн шүү гэдгийг харж ихлээд морь өөрөө дээрээс нь испанчууд авчираад ингээд энэ тэнийгээд алдцаар хагаад зэрлэг моринууд их үссэн. За тэр зэрлэг моринуудыг ч юм аваад испанчуудын унж байгааг хараад энэ одоо нутгийн уугуул ирэхэд одоо чаруачууд, гуараничууд ч юм ингээд хараад ойлгоод за тэгээ морийг бол гаршуулж гисэн. За гаршуулж эхлэнгүүтээ испанчуудаас мундаг болж гисэн байдаг. Испанчуудаас илүү ингээд одоо Америкийн индианчуудыг бид нар кино үзэхэд дандаа ингээд морьтой мундаг, морьдэр мундаг ажилтдаг. Тэдэр ч адилхан. Бас ингээд Европоос ирсэн мордыг өөрсдөө ингээд эзэмшээд нэг гоёс. За ингэснээр нутгийн иргэдийн амьдрал шал өөрлөж гисэн гэсэн үг. Бид нар ингээд дан хийгтэй одоо янз янзын юм хийдэг дандаа одоо явган хөл нөцгөн ингээд хөлөөрөө төсөл морь ирснээр зам туул товчлууд за дайн байлдаа одоо үхэр мөхөр хариулахтай мал хариулах юм уу ийм асуудлууд асар олон дэвшлтүүд гарчсан. За тэгээд нэг
Одоо бид ингээд машинтаа олсноор айгүй том дэвшил гарч байгаа шүү дээ. Тэнтэй адилхан тэр морьтой болно гэдэг тэр явган хүмүүс бол асар том өөрчлөлт болж гисэн байдаг. За тэгээд Испанчууд яг тэр нэг Төв Америкт иржүүлсэн өөрсдийн колони тэр юунуудаа Аргентинд хэрэгжүүлсэн. За бүрсээ маш амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг. За тэгээд нутгийн явгал ирээдийг боолчилж Испанчууд өөрсдөө энэ толгойд энэ залардаг байсан. За энэ болохоор 200 300 жил үргэлжилсэн. За тэгээд тэр чинь зөвхөн Аргентинаас бол балахгүй цаашаага Андын нурагд авч байгаа хоошо Боливи руу орж байгаа юм те. За тэгээд Перу руу ордог ч юм ингээд явсан байдаг. За энэ тэгээд яг нөө бид нар хэлжсэн Наполеоны аяндаа ирэхэд Европын эзэн таануудыг сулруулад эндээс өмнө одоо Америк төвд нэг өөрчлөлтүүд колоничлын салхи гарч ирсэн 1800-ад оны одоо 1900-ад оны ихэнх буюу 1800-ад оны ихэнх үе таарсан байдаг. За тэгээд тусгаар тогтнолын үйл явц нь 1910 оны 5 сарын хувьсгалаар эхэлсэн юм байна. 1810 оны 5 сарын 25-нд Буэнос Айрест Испани хааны дэд засаглалыг халаад анхны нутгийн засаг буюу Примера хунта байгуулагдсан юм байна. Гэхдээ энэ өдөр нь албан ёсоор тусгаар тогтнолын өдөр нь биш юм байна л да. Ягаад тэгэхээр үүнээс 6 жилийн дараа Тукуманд 1816 оны 7 сарын 9-нд Тукуманд зарласныгаа тусгаар тогтнолын баяр гэж одоогийн аргентинчууд тэмдэглэдэг юм байна. Тусгаар тогтнолоо олсны дараа шинэ улс төрийн тогтолцоо шууд тогтворч байгаагүй. 19 дугаар зууны эхний хагаст мужуудын эрх мэдэл төвлөрсөн засаглал холбооны тогтолцооны асуудлаар олон жилийн зөрчил үргэлжилсэн ба 1853 онд Аргентины анхны үндсэн хууль нь батлагдсан юм байна. Энэ нь өнөөгийн холбооны улсын институцийн үндэс бий болсон. За тэгээ Буэнос Айрес муж хэсэг нь бусад мужуудаас тусдаа байсан бөгөөд 19 дугаар зууны 2 дугаар хагаст улс төрийн нэгдмэл нь нэгдмэл байдал нь айжмаар бэхжсэн гэж үздэг юм байна. За тэгээ бүгдээрээ Аргентиныг ярихын тулд яг харахгүй 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны эхний энэ цагаачлалыг ярихгүй байж болохгүй. Ягаад тэгэхээр энэ цагаачлал нь өөрөө өнөөдрийн Аргентин улсыг бий болгоод бүрдүүлжээд байгаа. Өнөөдрийн бид нар Аргентин гэж төсөөлөхөөр яг харахгүй нэг Итали юм шиг мэдрэмж төрөөд идэв шүү дээ. Барилга архитектурын хувьд ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй гайхалтай тий. За тэгээд ерөнхийдөө Аргентин тусгаар тогтноод ирэхэд за тэнд бас Европт нэлээд олон асуудлууд байсан. За Европтээс асуудал явах хэрэг нэг олон жил нэг феодлын давмгайлцсан, ёс давмгайлцсан. За тэгээд ингээд газрын эзэд нь мөнгөтэй хэдэн 100 жилээр газраа эзэмшдэг. Тэнд нь ингээд ямар ч газаргүй тариачд ингээд ажиллаж ингээд хөл заалгадаг тийм байсан. За тэнгуүтл энэ ингээд жоохон өөрчлөгдөж гисэн. За тэнгуү шинэ газар бол Италид ялангуяа Италид тухайн үед ингээд хамгийн ядуу ч юм уу те. Одоо тийм феодлын бас нэлээд хүчтэй байсан үе. За тэнгуүл тариачд яасан мэхлээр заавал энд нэг феодлын дор ажиллаж байснаас Аргентин ингээд шинэ газар гэр бүлээр очиод өөртөө гэсэн газартаа болоод бид нар газар тариалан хаанч усан тарьж чадна гэдэг. За ерөнхийдөө энэ Европын энэ тухайн үеийн нөхцөл байдал Аргентин руу дөрвөх. За Аргентин ч гэсэндээ дээрээс нь тусгаар улс болсон хүн амтд тусгаар тогтнолоо 1 сая өмтөж байна. Тийм тусгаар тогтнолоо зарлаад 1 жилийн дараа хийсэн хүн амын толгоор 1.4 сая хүн амтай. Тийм. За яг нь дээшээ зарим нь алдсан л ах л та тий. Тэгээ за өсрөөд нэг 2 сая байлаа гэхэд ерөнхийдөө 1.4-өөс жоохон дээшээ хүн амтай газар ийм том газар дэлхийн 8 дахь тий. За энэ газар өмтөд одоо өөр Европын хүмүүсийг авчир тийм боломжууд гарсан. За тэгээд Испани хэлтэй энэ соёл дээр яасан гэхээр Италичууд 1830 оноод хойш ингээд ерөөсө 100 жилийн турш ингээд бүр маш их хэрэгжсэн байдаг. Маш их Италичууд очсон. Тэгээд бас юу юм байна? Өөрөө Аргентин улсын тусгаар тогтнолоо зарснасаа хойш өөрөө засаг төрийнхөө бодлогоор цагаачлалыг маш ихээр дэмжсэн. Тэгээ энэ хугацаанд Италиас, Испаниас өмнөд Европын өмнөд хэсгээс гэсэн үг шүү дээ. Газарнуудын тэнгисийн хойд хэсгийн орнуудаас маш их цагаачтай очсон. За тэгээ статистик нь айгүй сонирхолтой гинэ. 1869 оны Аргентины анхны үндэсний хүн амын толгоор ердөө 877 мянган хүн бүртгэгдсэн гэж байна. Гэтэл 1895 оны 2 дахь тооллогот нь 3,954 мянга болоод өссөн. 26 жилийн дотор хүн амынхын тоон 2 дахин нэмэгдсэн байсан. Цагаачтаа сулж нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Харин 1914 оны тоолгод тус улсын хүн амын ойролцоогоор 3/1 нь гадаадд төрсэн хүн байсан. Тэгэхээр яг чиний түрүү хэлсэн нөгөө цагаачлалын бодлогыг айгүй тогтвортой удаан хугацаанд хэрэгжүүлсэн хэрэгжүүлсэн гэдэг нь харагдаж байна тий. За тэнгуүтл одоо ингээд Италичууд ирж штэ тий 1830-аад оноос ингээд Италичууд ирж байгаа. За Италичууд ирээд энэ дээр юу авчирч байгаа вэ? Италичууд энэ дээр газар тариалан мал аж ахуйгад өөрсдөө асар том ингээд соёлыг авчирч байгаа. Энэ том соёл орж ирснээр Аргентин улс одоо үүд чимдээ мөнгө ингээд Боливиас олдоод Аргентиныг ингээд ямарч баялаггүй юм шиг харагдчихсан бол яг жинхэнэ Аргентины баялаг нь өөрөө Пампасын одоо тэр үжир чимтэй газар төгссөн.
За энэ Пампасын одоо урд нь бол Патагониаг тэгш өндөрлөг байгаа шүү дээ. Патагониагаас л одоо Пампас энэ хоёр чинь ингээд залгаа байдаг учраас байгалийн эрсдэс маш гоё тийм одоо юг бүрдүүлж идэг газар нутаг. За ингээд Пампасын тал нутаг ерөөдөө Аргентины хамгийн гоё одоо нэг тийм одоо Аргентинэр бол мөнгө нь за дэлхийн энтер хэмжээр бол одоо гол галт нь байсан байна тийм. За ингээд Италичууд ирээд тэр Пампасын тал нутаг тэр том гол мөрөн тэр үржинтэй газар ачлаад Аргентинад бол газар тариалан мал аж ахуйгаар дэлхийн хамгийн одоо өндөр хөгжилтэй хамгийн лаг ус болох боломж гарчсан. За энийг гарч ирсээр яасан гэхээр Италичуудад бол Италичууд ирээд ингэж мал аж ахуй газар тариал ихтэй болгоно тэд ингээд үхрийн махыг ингээд гоё ингээд фермжүүл үхрийн махаар алдарч утсан. Газар одоо тариалан будаагаар алдарт бас. За тэнгууд энийг яг ингээд төрч зэрэгэлдээ улсууд руугаа нийлүүлэх ч юм уу. Яг л энэ юу нийлүү гарч ирж штэ. Маш их ингээд тариа будаа ингээд мас хөрг ихтэй болж ирж штэ. Яг бол үржин шинтэй учраас те. Тэнгүүл тэрийг гадшаага зархахлаар асуудал байсан. Тэр нь Европод л худалдаж байгаа бол. За тэнгүүл яасан гэхээр Аргентинчууд ингээд малын арьс ширмэр ч юм уу ингээд жоохон ингээд нэг тийм хөлдөө орчинд биш ингээд удаан хугацаанд ингээд давслаад явуулчих юм боломжтой бүтээгдэхүүн Европ руу явуулдаг гэсэн чинь 1800-аад оны 70-аас 80 онд дэлхийд дээр юу болсон бэхээр хөргөчтэй ус онгоц гарч ирсэн. Хөргөчтэй, хөргүүртэй, тээврийн ус онгоц гарсан. За энэ 1870-аас 80 онд хөргүүртэй тээврийн ус онгоц гарч ирснээр Аргентины хувьд бол дэлхийн хамгийн баян ус болохын боломжийг шууд нээчихсэн байдаг. За ингээд Аргентинчууд Англи руу үхрийн маха тэр хөргүүртэй ус онгоцсон тэгээд Англи руу явуулж маш их мөнгөийг олсон. За тэгээд 20 дугаар зууны ихэнх буюу 19 дугаар зууны ихэнхэд Аргентин яг энэ үгээрээ дэлхийн хамгийн баян улс болж чадсан байдаг. Одоо гадаад тодтолтойгоор тэд бол одоо маш сайн одоо хөгжсөн гэсэн үг шүү дээ. За тэгвэл Англи яг нэг технологийн хувьд эдрээс илүү байдаг боловч яг нэг нөөц буюу хүнсний нөөцөөр бол Аргентин бол хамгийн баян улс болж тарсан. За тэгэхээр энэ бол Аргентины хувьд бол одоо дэлхийн хамгийн баян улс болох эхлэл болсон гэхдээ хоёлаа ивент-ийн дараа энэ яагаад унсан байдгийг дараа нь хөргөжлөлт ярих тийм. Тэгээ мэдээж нөгөө сэргэн мандсын ярьсан юм чи унсныг нэрлэгээ ахaltaй тий. За Atlas нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлалын ураатай A-Star компани маань ивэнтэтгэж байна. За A-Star компани маань маш сонирхолтой гоё аяллаа бүтээгдэхүүнийг өнөөдрийн дугаараар та бүгдэд санал болгож байна. За мэдээж K-pop-ын фэнүүд Big Bang гэдэг нэрийг бол андахгүй. Зөвхөн K-pop биш, дэлхийд аяараа андахгүй. Гэтэл энэ хамтлаг маань 20 жилийнхаа дараа дахин цуглаад дэлхийг аясан тойрон одоо тоглолт хийж байгаа юм байна. За энэ тоглолт нь 2010 оны 2026 оны 10 сарын 21-ээс 10 сарын 25-ны хооронд A-Star компани маань 4 өдөр 3 шөнийн багц аялал гаргаад байгаа юм байна. За тэгээд энэ аялалд нь юу багтсан бэ гэхээр та бүхэн энэ домог болсон хамтлагийнхаа тоглолтыг үзэх юм байна. Ханой хотод үзэх юм байна. За тэгээ Big Bang World Tour 2026 Ханой хотод болох бөгөөд та бүхэн аялал нь ердөө 3 сая 990 мянган төгрөгийн үнэтэй. За хоёр талын онгоцны нийслэг зочид буудал, аяллийн хөтөлбөр, аяллийн даатгал, Big Bang фэнүүдтэйгээ хамт аялах боломж. Тэгээ 5 тухтай зохион байгуулалттай энэ аяллыг та бүгдэд санал болгож байгаа юм байна. Тэгээ төлбөрийг та бүхэн заавал нэг дор төлөх шаардлагагүй. Lendman, Pocket зэрэг зээлийн аппликейшнуудаар хуваагаад төлөх боломжтой ийм сонирхолтой аялал байна. За энэ компани гинэ энэ хамтлаг маань үүссэн байгуулсан түүх нь аягүй сонирхолтой байна л да. 2000-ад оны ихээр хоёр хүүхэн Сөүл хотын жижигхэн гудамжинд хамтдаа бүжиглээд рэп хийгээд хамтлаг болохыг ер нь мөрөөддөг байж хоёр авьяаслаг хүүхэн. Гэтэл нөө гэр бүл нь өөр газар хоёр тийшээ салаа нүгччихэл тэгээ хоёр найз маань хоорондоо холбоогүй болоо тэр үед нөгөө Facebook байхгүй шүү дээ. Салаад холбоогүй болсон байсан. Гэтэл тэр үед нөгөө 2005 онд баха тий YG Entertainment компани нь шинэ одоо boy band буюу одоо хүүгүүдийн хамтлаг байгуулахаар одоо дуучтай хөгжимчдийг одоо авьяаслаг залуучуудыг шалгаруулж авч байгаад TOPG Dragon 2 маань өөрөө энэ шалгаруултан дээр тааралцсан юм байна. Тэгээд нөгөө хамт гудамжинд 5 жилийн өмнө тэ хамтлаг байгуулахыг мөрөөддөг байсан хоёр хүүгүүн дахиж одоо хувь заяаны тохиол гэж хэлээ шүү дээ тий. Тааралдаад хоёлоо 2006 онд 5 гишүүнтэй Big Bang хамтлаг байгуулахад гишүүд нь болж орсон юм байна. Тэгээд энэ домогт хамтлаг маань 20 жилийн дараа тойрон аялал хийж байгаа бөгөөд A-Star аяллаа компани маань энэхүү тойрон аяллах нь Ханоид болох тоглолтыг үзэх юм аяллыг зохион байгуулсан байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 72-92 утасны дугаараас авах боломжтой. Мөн A-Star компани Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваад дуртай хамтлагийнхаа тоглолтыг Ханоид үзэх боломжтой юм байна шүү. За тэгээ Вьетнам руу шууд нисээд за энэ том хамтлагийн тоглолтыг үзэх 4 сая төгрөг тоглолт бас хямдхан байна шүү дээ. Харин тийм байна. За ивент тэтгэгчтэй баярлаа. За A-Star-ийнхандаа баярлаа. Бид нар бол одоо жил болгон A-Star-ийнхаа одоо ачаараас Вьетнам руу явж
Тийм амардаг бас өөр гой аяллууд руу од мөндөртэй аяллыг зохион байгуулад хамтран гоё аялдаг тий. За тэгээд Аргентин руугаа буцъя. За ингээд Аргентин одоо 1900-аад оны ихээр дэлхийн хамгийн баян улс улс. Хүн ам маш чинэлэг. За энэ дөр бол мэдээж газар тариалангаас гадна нэг хөрөнгө оруулалтууд их орсон. Одоо гадны хөрөнгө оруулалтыг маш ихээр хамгийн их авсан үе нэг байхгүй. Европод одоо Аргентин дийм гоё ингээд малаж байгаа байна. Ургацтай сайхан байна гэхэлэр хөрөнгө оруулалтууд ихдэг. За ингээд Аргентин дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсууд нэг болоод ингээд жаргацсан явж байлаа. Тэгтээ Аргентин юу дутуу байсан бэ гэхээр технологийн маш олон зүйлээр Европоодоос дутуу байсан. За энэнийх нь нөлөө нь сүүлд нь гарч байгаа. За тэгвэл энэ дээр нэг том үйл явдлын өсөлтөөр 1910 он гараад Англид татварын асуудал нутгаж эхэлсэн. Аргентинаас татваргүйгээр маш их мах аваад за Английн ингээд зах зээлийг хянаж тэгвэл англичууд за энэ бол ерөөдөө буруу байна. Бид нар татвар нэмэх ёстой байна. Татвар нэмэх ёстой байна. Татвар нэмэнгүүт хүмүүс Аргентинаас тэр холоос тээвэрлж мах авах болж гисэн. Галийн татвар нэмэгдчихээр махных нь үн өсөж байгаа юм байна тий. За тэгвэл аргентинчууд нөө англи руу маш ихээр мах нийлүүлдэг гэсэн энэ нийлүүлэлтэнд ингээд жоохон гатчих гисэн, зогсож гисэн, багасч гисэн. За тэгвэл яасан гэвэл Аргентинд эдийн засгийн тодорхой хэмжээний хямрал юм өөр юм болж гисэн байдаг. Яг бол нөө худалдан авах гол улс нь Англи. Тухайн хамгийн баян улс нэг Англи шүү дээ тий. Гэтэл нөгөө эдийн засгийн бас яг 100% хөдөө аж ахуй, мал аж ахуйсаа хамааралтай тий. Одоо нөө би хэлгээд байгаа нөх технологи орж исэн хөрөнгө оруулалтад эдгээр дараагийн юм дээр зарцуулж чадаагүйсэн гэсэн үг. Өөр салбарынхаа дэд бүтцийг бий болгоогүй юм байна. Болгоогүй. За тэгвэл Аргентин яасан гэнгүүт ингээ байж тал 1900 одоо 20-ад оны сүүлд бас том хямрал байгаа шүү дээ. Энэ хямрал Аргентин нэгс маш хүндэн долларт оруулсан. Аргентинд эдийн засгууд нэлээд асуудалтай орсон. За тэгвэл энэ дээр яг нь улс төрчдөрийн тоглолт эхэлсэн. Цэргийн дэглэмүүд гарч ирсэн. Татваргүй байдал үүсч эхэлсэн. За ингээд маш их мөнгөтэй байсан эдийн засгийн хувьд асуудалгүй байсан нөгөө улс төрийн хувьд бол татваргүй болж ирснээр одоо хүн амын одоо өөрсдийнхөө ажил амьдрал за одоо хувийн хвшил компаниудад маш олон зүйл рүү нөлөөлж өгсөн байдаг. За ингээд цэргийн улс төрийн тогтворгүй байдлаар цэргийн эргэлтүүд гарч Аргентины хувьд нэлээд тийм тогтворгүй болж гисэн. За ингээд яасан бэ гэхээр яг энэ мөчийг ашиглаад Хуан Доминго Перон гэж одоо популист улс төрч гарч ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Аргентины түүхийг Перонгүйгээр ойлгох боломжгүй болчиход байгаа. За энэ популист хүн ард түмэндээ маш их таалагдсан. 1946 онд ерөнхийлөгч болоод дэлхийн 2 дугаар дайны дараа тийм перонизмгийн улс төрийн хүчийг бий болгосон. За ууг нь Аргентинд бол дэлхийн 2 дугаартай маш том боломж олгосон. Тэд ингээд 29 оны хямралыг даваад 1930 онд ингээд асуудалтай хахад Европт дайнд игдээд Аз дайнд игдээд ялангуяа Европ руу хүнсний нийлүүлэлтийг Аргентин Америк үед одоо хангаж энэ хоёр улс яг дайны хугацаанд хамгийн их ашиг хүртсэн улс нь Аргентин Америк хоёр байсан. Америк Аргентин хоёроос цэрэг, зэвсэг, хоол, хүнс, хувцс бүх юм ялангуяа Аргентинаас хоолны нөхцөл авчихсан. Бус тусуудаас ингээд авахлаар бус тусууд нь нөөц нь хөрөхгүй. Үйлдвэрчлэл юу нь байхгүй. Одоо зөвхөн нэг дотоодынхоо хэрэгцээг л хангах төдий өгж өгсөн. За тэгвэл Аргентин англичуудын хэдэн 10-ны турш олж чадах мөнгийг зөвхөн дайны үед л олцсон. Англичууд нь шүү дээ. Хэдэн 10-ны турш ингээд англичуудын хөдөлмөрлөд бүтээдэг юмыг Аргентинчууд зөвхөн худалдаагаар авсан гэсэн үг. За энэ дахиад уг нь хөрөнгө оруулалтад орчихсон Аргентин. Тэгтээ дараагийн шинэ технологи ч юм уу зөвхөн нөгөө л нэг мах нөгөө л нэг хөдөө аж ахуйд л одоо хөрөнгө оруулалтсан. За ингээд маш их мөнгөтэй бас Аргентинчууд. За тэнгуүл яг энэ үдэнд Хуан Перон гарцсан. За ингээд Аргентин дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхийн хамгийн баян улс одоо дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Аргентинд очиж амьдрна, Аргентинд очиж бизнес хийж ирж ирсэн мэт. Бүр Япончууд өөр төцсөн байгаа шүү дээ. Ерөөсө шинэ боломжтой Аргентин бол дараагийн одоо ингээд дэлхийн ингээд том гүр ингээд. За ингээд Хуан Перон гарч ирээд Хуан Перон яасан бэ гэхээр гарч ирэнгүүтээ ажилтны цалин нэмэгд туссан. Одоо төрийн байгууллага, үйлдвэрийн ажилтны цалин. За үйлдвэрчний эвлийг хүчрхжүүлсэн. Үйлдвэрүүдийг төрийн өмч болгосон. За тэгээд төр нь маш цомхон цөөхөн хүчээр ажилтдаг ус бол төрийн аппаратыг их том болгосон. Төрөө томруулсан гэсэн. За тэгээд нийгмийн халамжийг нэмэгд туссан. Төрийн оролцоог эдийн засгийн бүх юм руу оруулж өгсөн байдаг. За бүр хэвлэл мэдээлэл рүү. Аргентины хэвлэл мэдээлэл маш чанартай цөөхөнөр явдаг ус бол Хуан Перон гарч ирснээр тийм төрийн оролцоо орчихсноор маш том олуулаа болсон. Төрийн сурчлагаа гэдэг аппарат болж гисэн байдаг. За ингээд энэ болохоор ажилтны үед асар том дэмжлэг авсан. Хүмүүс цалингийн нэмэл 13 дахь цалин гэдэг цоош нэмийг санаачилсан. Хүмүүс 12 сар ажиллаад дуусах юм бол за 13 дахь сарын цалин гэдэг шинэ цалин та хэд өгнө гэд. Ингээд өгдөг. За тэгвэл энэ яасан бэлэр Аргентин иргэдэд одоо үйлдвэрчний ажилчид үнэхээр сайхан байсан. За бидний ингээд төр засаг маань харж үзэж байна те. Хуан Перон гэдэг ч одоо бараг бурхнаас өгсөн бидэд бэлэг байна. За ингээд Аргентины
Англичуудын тэр одоо их хугацаанд бүтээж болох баялагийг Аргентин олцсон тэр мөнгөө ингээл цацсан ерөөс. Бүхэн дээр ингээл цацаал. За тэнгуүтээ хувийн хвшлийг хөмж гисэн байдаг. Хувийн хвшилтэй төр өрсөлдөж гисэн гэсэн үг. За өрсөлдөжсэн том хувийн хвшлүүдийг төр авсан. Уурхаа муурхаа бүгдийн төрийн эзэмшилт авсан. За ингээд Аргентин ингээд мэдээж мөнгө дуусна. Тэрийг бүтээж байгаа хувийн хвшил ерөөдөө эвгүй байдалтай байна те. За ингээд Перон мөнгө тараагаадсан мөнгө нь багасаад ирнэ штэ. Мөнгө нь багасаад ирээд эдийн засгийн хямрал руу орох гэдэг нь бол дайсан ажигсан. Дайсны юу гэхээр эхлээд гадны хөрөнгө оруулагч. За энэ гадныхаа ерөнхийдөө байгаа учраас манай улсад аюул бол асуудал тарж байна. Энэ гадны хөрөнгө оруулагчаас болоод ингээд бидний юмнууд болохгүй нэгэд гадны хөрөнгө оруулагчдыг хөөч гэсэн байдаг. За тэрийг ард иргэдэн бүгдээрээ дэмжсэн. Ёстой яг л тийм байна та. Манайх ингээд ийм гоё байхад эдрээс болоод хамаг баялагийг гадныхаа аваад байна гэдэг. Тийм одоо цурхлыг тараасан байдаг. За тэгээд өнөг ард түмэн тэрийг дэмжсэн. За ингээд Хуан Перон гадныхныг явуулсан чинь дараагийн асуудал дахиад нөгөө нэг хямрал болох гоо эдийн засгийн асуудал гарч ирэнгүүт Перон дайсангуудыг олсоор хэв. Өө чөлөө твлээс болж байна. Энэ чөлөө твлийг байхгүй болгочих юм бол энэ чөлөө твл бид нар ингээд одоо хагалт болж байна. За сүүлдээ бүр сүм мэдрэг орсон байдаг. Сүм мэдрэг ороо. За ингээд дайсан хайгаа сүүлдээ дууссан. Мөнгөнд дууссан. За ингээд дараагийн үед явдал буюу цэргийн эргэлт гарахаас өөр одоо сонголтгүй нөхцөл байдлыг бол тишээ түлхсэн байдаг. Юутай харамсалтай тий. Тий. За ингээд 1955 оноос цэргийн эргэлтүүд гарч ирсэн. За ингээд цэргийн эргэлтүүд ерөнхийдөө нэг 20 орчим жил ингээд байнга солигдоол ингээд тийм цэргийн дэглэм марчсан нийгмээ дахин тогтоохгүй бол тэгэл цэргийн дэглэм гарч ирэл тий. Тий. За тэгээд тэр цэргийн дэглэм гарч ирэх болгондоо зөвхөн одоо өөрсдөө л ашигтай үйлдэлүүд хийжсэн. За тэнгууд ард түмэнд яаж бодох вэ гэхээр 10 жил 20 жил цэргийн дэглэм гараад улс орон ингээд докторгүй шүү дээ. Ард түмэн Пероны үед л хамгийн сайхан байсан байна гэдэг тийм юм дотор натгалаас таа. Перонизм гэдэг бүр ингээд үг гарчсан тий. Популизмын бүр сонгогдогч. Сонгогдогч тий. Сонгогдогч болсон. За ингээд цэргийн дэглэм гарч ирээд улс төрийн юунуудаа байхгүй болгож гисэн байдаг. Өрсөлдөгчдөө намж гисэн. Нэг цэргийн дэглэм гарч ирээл улс төрийн одоо өөр одоо ардсан ч юм уу либерал ч юм уу консерватив тэг коммунист гэ аль нэг нь гарч ирэх юм бол нөгөө өдөө намдаг. Тэ зарим нь болохоор ингээ зүгээр л нэртэй. Яг либерал мөртлөө либерал биш хүмүүс байгаа тоххой тийм нэртэй тий. Одоо манад ерөөдөө байдаг сонгогдогч байхгүй. За ингээд би нэг намжсэн. За ингээд засгийн газар руу солигдож тэргийнхэн оролцож ирснээр Аргентинд нэг аюултай юм гарцсан. Маш олон хүмүүс алга болж гисэн. Харин Маш олон хүмүүс алга болж гисэн. Яг бол улс төрийн хэлмэгдүүлэлтийг дагаад нөө цэргийнхэн чинь тэр эх орныхаа хамгийн сайхан эмэгтэйчүүдийг шоронд давна. Одоо шоронд оруулна. Өвчнөд нь гэр бүлээс нь салгана те. Тэгээ өнгө үзэмжтэй бүх юмыг өөрсдөө хамт гэсэн. Одоо тэр одоо ямар нэгэн компани юу гэдэг юм те. Тэгээд Аргентинд маш олон хүмүүс алга болж гисэн байдаг. За ингээд энэ цэргийн дэглэм бүр ингээд тэр чинь доо нэг дэглэм биш байнга солигдож байгаа учраас солигдож байгаа хүн болгон тэр хэрэгслүүдийг үйлддэг гэсэн үг шүү дээ. За ингээд аргентинчууд Пероныгоо нэхэж гисэн байдаг. Бүр Перонизм, Пероныг ахиж авчрах хөдөлгөөн гэж гарч ирсэн байдаг. За Перон тухайн үед өөрөө нэг өгшөрцөн Испанд ингээд байж байгаа. Испанд байгаа л одоо үгэн байгаа шүү дээ. За Пероныг авчираад засгийн газар руу солигдоод Аргентины ард түмэн Пероныг авчираад 1973 онд дахиад ерөнхийлөгч болсон. За Пероныг ерөнхийлөгч болгоод за нөгөө юма тараагараа гэсэн нөгөөх нь тараах юм байхгүй шүү дээ угаасаа. Өөрөө анх бүгдийн тараагаад дууссан бүх эдийн засгийн сөрүүлээ явцсан тараах юм байхгүй угаасаа. Тэгээ Перон гарч ирээд аргентинчууд нэлийн дэмжлэг авсан боловч угаасаа ойлгомжтой. Тэр хүн тараах юм байгаагүй угаасаа популист хүн байсан. Популистууд гэдэг үстэй. Эдэр юу тараахал төрүүлж байгаа уг нь бүтээхээ төрүүлж ярих хэрэгтэй тий. Перон болохоор бүтээхээ биш хамгийн дөрөв тараахал ярьдаг. Тэгвэл ард иргэдэнд тараахал чухал гэдэг. Уг нь бүтээдэг хүмүүс нь хувь хвшлээд тий. За ингээд Перон бол дахин ерөнхийлөгч болсон гэхдээ удалгүй тэр өндөр настай хүн 1974 онд бол нас барсан байдаг. За түүний дараа түүний эхнэр одоо Эво Перон гэж байгаа тий. Жүжигчин. Ерөнхийлөгч болсон боловч эдийн засаг улс төрийн хямрал улам одоо гүнзгийрч бохир дайн гэдэг цэргийн одоо юу ахаад ихсэн. Дахиад ч гэдэг төр завсарлаа л тэгээд дахиад 76 оноос цэргийн дэглэм тогтсон. За тэнгуэл энэ дээр юу гарч ирэх вэ? Одоо бүр ингээ хөмдөрж байгаа. Одоо бохир дайн гэдэг нь одоо засгийн газар нь илүү баривчлах, эрүүдэн шүүх, нууцаар орох ингээд адтан сургахгүй алах болгонд бүр аимшигтай хэмжээнд очсон байдаг. Бүр яг Пероны дараагаас те. За тэнгуэл энэ дээр яасан бэхээр 1978 онд Аргентин улс хөл бөмбөгийн дэлхийн орон шалралт тэмцээний зохион байгуулах эрхийг авсан баг. 78 онд. За тэнгуэл яасан бэхээр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээний одоо логог харах юм бол одоо нэг цэнхэр өнгөтэй нэг одоо хоёр гараа өргөцсөн юм шиг хүний яг хүний дүрцэн биш те. Хоёр гараа өргөцсөн юм шиг дундаа нэг юм хоёр зураастай тийм лого байт. Дундаа бөмбөгтэй. Хүн ингээ бөмбөгөөрөө дөрвөж байгаа юм шиг тийм одоо лого байхгүй. Энэ лого
Ямар очтой гэхээр Пироны өөрийнх нь улс төрийнх нь нэг одоо имиж болсон юм өдөлгөөн бидний гараа өргөцсөн. Тэрнээс нь юу хийсэн бэ? Санаа авч хийсэн. За тэгвэл Пирон ч өнгөрчлөө шүү дээ. Пирон өнгөрцөн байхад дэлхийн аварга болох гээд байдаг. Дараагийн гарсан цэргийн дэглэм нь энэ логогоо солимоор байна гэдэг. Дэлхийн хамгийн том баярыг бид ингээд авцсан. Тэгээ Пироны одоо ингэсэн логог бид солимоор. Тэнгүүд солигод олон сүйлөмгийн холбоонд алцж олон сүйлөмгийн холбоо. Энэ логотой мерчендайзууд бүх юмуд дэлхий дээр гараа зарагдаад эхэлцээ. Та нар солих юм бол одоо хэдэн сая доллар ч хэдэн тэрбум чинь би яг тоог нь мэдэхгүй байна. Тийм ингээд өрөнд орно гэдэг. Тэгээ нөгөөх нь арга өргөнд болсон баг. За тэгээд 1978 онд болсон хөл бөмбөгийн дэлхийн орш шалруулах тэмцээн хамгийн их ус төрсөн улс төрийг спортод ашигласан хамгийн муухай дэлхийн аварга энэ 78 оны дэлхийн аварга болсон. Тийм үү. 78 оны дэлхийн аварга гар сурвалжлах гэж очиж байгаа сэтгүүлчд шүү дээ. Сэтгүүлчд очиход яасан гэхээр нөгөө цэргийн дэглэмж Аргентин улсад айгүй гоё асуудалгүй байгаа гэдэг сурчлахын тулд зохиомлоор маш олон зүйлүүд хийсэн байдаг. Нөгөө улс төрийн нэг янз янзын нөгөө бослого гарахгүй бол бүгдийг аваа шормоор нь торцсон ч юм уу те. За сэтгүүлчдийн зөвхөн хөл бөмбөг сурвалжлах гэж очиагүй. Тэнд улс төрийн нөхцөл байдал ямар байна? Цэргийн дэглэм ямар байна гэдэг давхар сурвалжлах гэж очсон. За тэгсэн чи яасан гэж чинь хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байгаа тоглолтууд шүү дээ те. Цэнгэлтгүүд шүү дээ. Хүмүүс ингээл орилол, хашгираал, баярлал те. Тэр дэлхийн аварга болж байхад тэднээс ерөөсөө хэдхэн километрийн цаана том улс төрийн хоригдуудын шоронгууд байсан. Хүмүүс ингэ тарчилдаг, тамалдаг тийм шоронгууд байсан. Тэр шоронд байсан хоригж исэн хүмүүсийн яриадаг. Тэр хүмүүсийн баярлж байгаа, зингэж байгаа, Аргентин улс төрүүлж байгаа бүх миг бид тэр шоронгоос сонсдог байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үеэр ээжүүдийн бослого болчихсон. Яг л хүүхдүүдэд алдсан маш олон болсон. Хүүхдүүд нь алга болсон. Улс төрийн юунаас болоо тийм. Хавчин гадуурхалтаас болоод зүг зүгээрээс нь зарим хүмүүс өмдөө те. Ээжүүдийн бослого Аргентины Буэнос Айрес болчихсон. Энэ болохоор бүр ингээд алдартай ингээд ээжүүдийн бослого гэдэг алдартай. За ингээд энэ миний ингээд байхгүй болох янз янз юм гарсан. За тэгээд Аргентин улсын дэлхийн авар дээр нэг Перу улсад тоглож байгаа байхгүй юу? Перун тухайд бас цэргийн дэглэмтэйсэн. Перуг 4-өөс дээш бөмбөгөөр очих юм бол аврагын талаа шалгарах гэсэн тухайд. 6-1-ээр очсон байт. Тэгээд дараа нь энэний тухай бүр бүхэл бүтэн ном бичигдсэн. Гэхдээ баталгаа байхгүй. Перуд дараа нь ингээд одоо зээл өгсөн маш олон үр тариа будаа ингээд маш олон өгсөн тийм мэдээлэлүүд гарч ирсэн байдаг. Адилхан цэргийн дэглэмтэй учраас судалдаж авсан гэсэн үг. Одоо тоглолт наймаалцсан гэсэн үг байхгүй. Гэхдээ энийг ямар нэгэн баталхан байхгүй улс төрийн учраас дээгүүрээ тохиролцсон. Гэхдээ том зургийн яснаар Перуд нөө зээл тусламжууд айгүй олон юмуд яг энэ тоглолтын дараагаас ингээд араас нь гинт Аргентинаас одоо ирсэн тийм. Энийг зарим нь бэлэг гэж тайлбарладаг. Зарим нь энэ бол зөвхөн хоёр улсын хоорондын 8 замаа байсан. Тэр хоёрын дунд толцсон. Энийний бүр ном нь гэдэг ч юм. За ингээд Аргентин улс тухайн 78 оны дэлхийн аваргад төрүүлээд Аргентин улс нөө цэргийн дэглэм нь PR-ыг амжилттай ашиглаж штэ хөлбөмбөгийн аварга. Марио Кемпес гэдэг тамирчин мэрэгэн буучлаад Аргентин улс анх удаага хөлбөмбөгийн дэлхийн аварга төрүүлж байгаа. За ингээд ард түмэн манай ингээд шин засаг бас мундаг байна гэл орилдоод баярлалаа те. Ингээд л гэсэн байдаг. За иймэрхүү зүйлүүд болсон. За ингээд ивент чид танилцуулах хоёлаа. За Атлас нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг Од Мөндөр суугийн Алтан гишүүд маань ивент этгэн та бүгд төрөгж байна. За Од Мөндөр сууг маань Од Мөндөр сүлжээ болон өргөжөөд Аадар ханир, Орд, Арав, Домог, Синс зэрэг 5 одоо Од Мөндөртөөгөө нийлээд 6 сувг бий болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэн бид нэр уран бүтээлийн улирлаа эхэлж байна. Тэгэхээр та бүхэн биднийг одоо үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд биднийг дэмжиж ийсэн Алтан гишүүд маань Од Мөндөр сууг бидний үйл ажиллагааг дэмжиж ханд өгдөг юм байгаа. Тэгэхээр хэрхэн Алтан гишүүн болох вэ гэхээр та Худалдаа хөгжлийн банкны 94000 41 91 04 518 94000 41 91 04 518 дугаарын дансанд 100,000 болон түүнээс дээш төгрөгийн хандив шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийнхөө овогнэр утасны дугаарыг та бүхэн заавал бичээрэй. Тэгээ манай Од Мөндрөөс тантай холбогдоод та бүгдийг Алтан гишүүн гэсэн одоо нууц бүлэгтээ Facebook-ийн нууц бүлэгтээ өрн оруулах болно. За бид нар нэвтрүүлгүүдээ энэ нууц бүлэг дээрээ бичлэгүүдээ шууд цацдаг бөгөөд та бүхэн манай нэвтрүүлгүүдийг хамгийн түрүүнд үзэх боломжтой. Мэдээж Од Мөндөр суугийн Алтан гишүүн болсноор танд би бол хамгийн том одоо давуу тал юу вэ гэхээр та бүхэн эх орноо гэрэлтүүлэх бидний үйл ажиллагааг дэмжиж одоо гар оролцсон одоо гар өөрийн хувь нэмрээ оролцуулан бид нартэй зөв шинжлэх ухаан таны мэдхүүг Монголд их хэл дээрээ одоо түгээж эх орноо гэрэлтүүлэх ажилд хувь нэмэр оролцуулж байна гэсэн үг юм байна. Та бүхэн Худалдаа хөгжлийн банкны 94000 41 91 04 518 41 91 04 518 дугаарын дансанд 100,000 болон түүнээс дээш дүндээ төгрөг шилжүүлээд манай Алтан гишүүн болох боломжтой. Алтан гишүүдэд баярлалаа. За тэгээ цаашаа хөргөлөх үү. За тэгээ Dirty War буюу бохор дайн гэдгийг бас жоохон тодорхойлж хэлсэн зүйтэй байх. Яг л энэ бол зүгээр нэг жирийн нэгэн дайн бас байгаагүй.
Одоо дайн л гэж бид хэлээд байгаа шүү дээ. За 1976-аас 83-ны хооронд ерөөдөө цэргийн дарангууллын үед төрөөс системтэйгээр явуулсан хилмигдүүлэлт, баривчлах, эрүүдэнж өгөх, алах, хүчээр алга болгох, хүчирхийлэх энэ төрийн үйлцэн терроризм гэж бүр энийг бүр тодорхойлдог. Тэгэхээр яг тэр 7-8 жилийн хугацаанд бол Аргентин улс маш аимшигтай түүхийг туулсан гэсэн үг. Аимшигтай. За тэгээд энэ Эва Пероныг барьж аваад за тэгээд нэг конгрессийг хүчинг болгочихж байгаа шүү дээ. За Аргентин улс ингээ шинээр бий болгоно. Бид нар ингээл 20 жил ингээл баларлаа хэцүүдлээ те. Ингээл тэнгуул ард тэр дахиад дэмжиж байгаа цайлгана Перон шиг те. Нэрэл лидер өөрчлөлт. За тэнгуул тэд нар яасан бэлээ өөрчлөлт гэхээс үл ерөөсөө улс төрийн хоригдлуудыг буюу үндэсний дахин зохион байгуулах үйл явц гэдэг нэрний дор улс төрийн хоригдлуудыг эхлээд давчин гадарч гисэн. Эдгээрээс болоод манаас балраад байна гэсэн. Гэтэл энэ цаашаага одоо ингээд зүгээрсэн оюутан, багш, үйлдвэрч нийглийн идэвхтэн, сэтгүүлчд, улс төрч, зүүнний үзэлтэй хүмүүс одоо хүний эрхийн төлөө тэмцэгч те тэр байтугар зүгээр с ิจ гтэй гэсэн хүмүүс л тэд ингээд баривчлал алхахын налаа сурахгүй болгодог. Одоо хилмигдүүлэлт байна тий. Тэг хилмигдүүлэлт. Одоо Камбожд бид хоёр ингээд очиход юу яжсэн шүү дээ. Эхлээд багш нараа амжираа дээд боловсролтой хүмүүсээ алаас үл даалхангүй болгоод нүдэншилтэй хүмүүсээ түүж алж байсан гэдэг те. Яг тэр шиг байхгүй. Нийгмийнхаа оюун санааны өрмийг ерөөсөө ингээд аваад уч тэдрээс болж ин гэдэг. За ингээд хүнийг ямар нэгэн шүүх мөнхөр оруулахгүйгээр шууд гин бурууг нь тооцоол тэгээ сурахгүй алчдаг ерөөсөө. Тэгээ гэрийнхэнд нэлтгүй. За тэгээ гэрт нэрээ нэг манай нэг тэр 30-аад оны одоо тэр юутэй илмигдүүлэлт бишэлтэй тэр бол одоо юу гэх юм те тэр зүгдгүүлээ бид тэр илмигдүүлэлт гэж ярьдаг те. А гэрт нь очиод зүгээр ав авчдаг. Ямар нэгэн дугааргүй хар машинд очиод ав авчдаг. Тэгээ гэрийнхэнд наана байгаа нийлэхгүй. За тэгээд эрүүдэн шүүж байгаа л тэгэл алчдаг ерөөсөө. Тэгээд алаад тэр хүний одоо зогцын одоо хаана хэдин те. Одоо далаад хэдин юм. Хор сурггүй алга болсон хүнийхэн тоо албан ёсоор засгийн газрын хүлээн зөвшөөрдөг тоо нь 3,000 гаруй байдаг баг тий. А тэнгууд л яг юугаар 30,000 гэж явдаг. Ер нь бол 9,000-аас 30,000. Засгийн газар нь ерөөдөө нэг 8,000-аас 9,000 орчим гэж хүлээн зөвшөөрдөг. А гэхдээ яг энэ тайланд бол итгэхэд хэцүү шттэ. За одоогор бол ингээд 30 орчим мянган алга болсон. 30 орчим мянган үүд чинь маш их хүн байхгүй юм чинь. Бараг нэг айл нэг хамаатнуудаас нэг нь байхгүй болчихдаг тийм. Тэгээ хаана байгаа нь мэддэггүй. За ингээд ийм үйл явцсан байдаг. За ингээд хамгийн аимшигтай нь хүүхдүүд байсан. Зарим эмэгтэйчүүдийг жирэмсэн байх үед нь баривчлаад нууц хоригдод орчдөг гэсэн. Хүүхдээ төрөснийхэн дараа нь эхийг нь алж алгаад хүүхдийг нь өөр хэлд өгчдөг гэсэн. За ийм тохиолдол байсан. Олон хүүхдүүд өөрсдийн жинхэнэ эцэг хэн байсныг ямар ч одоо ч мэдэхгүй өрөсөн хүүхдүүд байдаг. Энэ аимшигтай. За ингээд энэний эсрэг бол мэдээж одоо ээж нар бол тэмцэж гисэн мэт төрөө ирчихсэн тийм. Олон 10 жилийн турш алга болсон хүүхдүүдийг хайж ДНК-гийн шинжилгээр жинхэнэ гэр бүлтэй нэг толбох ажлыг бол хийжсэн гэсэн үг. 2023-онд 133 хүн дарангуулын үед эцгийнхээс хууль бусаар одоо ингээд салгагдсан, ингээд тогтооцсон гэж байгаа. Энэ бол ерөөхдөө бас яг зөвхөн тогтоосон байгаа. Тэгээ тогтоог ямар олон хүмүүс байгаа лээ тийм. За ингээд хүүхдүүд маань хаана байна гэж одоо ээжүүдийн одоо цагаан альчуур ингээд толгойдроо боогод ингээд жигсдэг гэсэн юм. Жигсаалтдаг гэсэн. Зэргийнхээ тэднийг айлах гэж зөндөө орлоод барах. Нэгэнт хүүхдээ алдсан ээжүүд ч өөр алдах байхгүй шүү дээ. Алдах юм байхгүй тийм. За ингээд ийм хөдөлгөөнийхэн болсон. За ингээд зэргийнхэн бол зөвхөн дотооддоо үлдээгүү. Тухайд Аргентин, Жил, Уругвай, Парагвай, Бразил, Боливи гэдэг улсуудад бол ийм одоо зүүнний үзэлтүүдийг ч юм уу энэ хүмүүс ингээд мөрдөх, хавчих юм зүйлүүд бол холбоотойс ийм зүйлүүд болж исэн байгаамаа. За тэгээд ингээд 1984 онд ингээд ардсан дэглэрмүү 83-аас 84-онд ардсан дэглэрмүү шилжихээс өмнө нэг юм болсон Фолклендийн дайн гэдэг зүйл болсон. За энэ дахиад юу гэхээр ахаал улс төртэй холбоотой. Яг бол Мальвины арлаж аргентинчууд өөрсдөө Мальвинаас гэж нэрлэдэг. За дэлхийн нийт бол англичууд өгсөн Фолкленд гэдэг нэрлэдэг. За тэгээд энэ яагаад энд 1982 онд болсон бэ гэхээр цэргийнхэн болохоор ард түмнийхэн сэтгэл санааг ч юм ард түмнийхэн үзэл бодлоо юм өөр тийш нэг хамдуулах тэдэрт нэг ялт тавьчих хөлбөмбөг шиг нэг юм хэрэгтэй байсан. За тэр нь юу гэхээр Фолклендийн арал гэдэг Аргентин Англи хоёрын дунд байсан маргаантай арал гэдэг. Тэр нь бол Аргентинтэй ойрхон Аргентины бараг газар гэхээр арал та. Англичууд ирээд төрүүлж ирээд одоо эзэмшээд одоо тэрийг ярих юм бол их юм болох гэдэг юм бас тийм. Манай арал зарлцсан баг. За ингээд ард түмнээ яхад бол энэ англичуудаас болоод байна. Хэдүүлээ Фолкленд авчих юм бол хэдүүлээ хөгжин. Нөгөө ард түмэн ахаал дэмжиж байгаа шүү дээ зайлвал тийм. За ингээд Фолклендийн арлын дайн болсон. Энэ дайнд Аргентин ичгүүртэйгээр ялгцсан. Ичгүүртэйгээр ялгцсан. 74 хоног үргэлжилсэн дээ тий. Тий. Ичгүүртэйгээр ялгцсан. За ингээд 74 хоног үргэлжлээд 82 онд 6 сарын 14-нд Аргентины зэргүүд бууж өгч удалгүй цэргийн дэглэмийн одоо
Леополдо Галтери өөрөө огцорсон байдаг. За тэнгууд энэ яасан бэ гэхээр хөл бөмбөг спортод маш том нөлөө үзүүлсэн нь англичуудыг аргентинчууд үзэн ядах маш том эхлэлийг одоо ингэ давхар бий болгосон байдаг. За тэгээд 1986 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргаар Аргентин Англиэр хоорондоо тарж байгаа шүү дээ. Сая дэлхийн аваргаар тарж байгаа шүү дээ. Энэ дэлхийн аварга чи өмнө бөө юм болж байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн дамирчдын хооронд тоглолт нь ерөөсөө эхлээл зодон болж байгаа шүү. Сая 26 онд шүү дээ, тий. Тоглолт эхлээл шүгэл дугаар гэхлээр хоёр багийн дамирчд хоорондоо ерөөсөө бие бинийгээ ямар нэгэн байдлаар нэг бөмбөг авахтаа хүртэл түлхэх, тий. Янз янзын юмар үзчихсэн. Сая 26 онд. Тэгтэл чи 86 онд яг энэ дайнд тусаа 4 жилийн дараа одоо бүх юм алуухан байсан гэсэн. 20 жилийн өмнө. За ингээд энэ тоглолт Аргентин Английн тоглолт болоход Диего Марадона гараараа голддог байхгүй. Тоглолт бас ширүүн болсон. Ер нь тоглолт эхлээл ерөөсөө тэр дайн шиг юм болсон. Дараа нь Диего Марадона Английн 6 тоглогчийг хураад хаалганд нь гол оруулсан. 100-ын шилдэг гол оруулсан. Энэ тоглолтын дээр Марадона 2 бүтээс нэг нь гараараа гол оруулсан, нөгөөх нь хөл бөмбөгийн түүхэнд бүх цогийн хамгийн шилдэг голыг оруулсан. За тэгээ гарч ирээд гараараа оруулсан гол тухайн үед нэг вар ч юм уу дахиж шалгах байхгүй ч шүүгч хараагүй. Яжгаад Марадона ч урс хэсгэр өстө учраас толгой нь хүрсэн ч юм уу гэж бодсон те. Хин ч хараагүй. Гол оруулж гарч ирээд энэ бол англичууд дөгж байгаа аргентинчуудын бэлэг юм аа. Энэ бол бурхны гар гэж хэлсэн байдаг. За тэгээ бурхны гар гэдэг хэллэг 86 оноос хойш одоо голтол маш олон юм дээр хэрэглэгддэг. Энэ бол хөл бөмбөгийн бүрэн спортын асар том тийм одоо түүхүүдийн нэг болчихлоо. Одоо хамгийн том түүхүүд гэдээ бид нар спортыг яах юм бол энэ бурхны гар заавал тэгэхээр ийм зүйл болчихсон. За тэгээд энэ хоёр улс хөл бөмбөгийн дэлхийн аваргын том тоглолтын дээр дараа нь 98 онд таарсан, 2002 онд таарсан тоглолтууд нь дандаа алаантай. Дэвид Бекхэм хүртэл одоо 98 оны тоглолтод улаан уцаавч хөөгдөжсэн. Дэвид Бекхэм шүү дээ. За тэгээд 2026 онд тоглолтой. Тэгэхээр Аргентинд би нэг өөр юу хэлэх гээд нэхлээр хөл бөмбөг гэдэг бол энэ улсын хувьд бол ерөөсөө шашнаас нь католик шашнаас нь ялгаагүй юм зүйл байна. За ингээд буцаад цэргийн дэглэм рүү ороод Аргентин 1983 оноос ерөөхдөө ардчилсан одоо дэглэм рүү орох тийм сонгуул нь болж ирсэн байдаг. За ингээд 83 оноос одоо хүртэл ингээд ерөөхдөө ардчилсан засаглалтай байгаа. За ингээд ардчлал ингээд одоо манайх ингээд 90 онд ардчил гараад нэг нэлээ одоо ч ингээд тодорхой хэмжээнд асуудал байгаа шүү дээ. Аргентин яг л тэр замыг туулж одоо ингээд нэлээ гарч ирж нэг тодорхой хэмжээнд нэг өөрчлөлт гарч ирэх гэж байна да. Нэг зүрх харагдаж байна да. За тэгээд 1989 оноос Аргентины хувьд бол ахаал инфляцид хүнд байдалд орсон. Одоо энэ төр нь яах нь нэг ардчилтаа ч гэсэнтэй нөгөө бас нэг сурсан зангараа төрийн том аппарата багасахгүй хэвэндээ байлгаж ирсэн. Тэнгүүл яг хөө тэр нь инфляци авчиж ирсэн гэдэг ч юм уу тий. За тэгээд 2001 онд эдийн засгийн бүр асар том суурил болсон. Ингээд ерөөсөө Аргентин нэг 10 жил 20 жилдээ л нэг том суурилууд ингээд засгийн газрынхан одоо гайгаар гэх юм уу та тий. Ингээд дандаа ингээд гарч ирдэг хүрдэг гэсэн юм байна. Гэтэ ер нь бол популист улс төрчид хичнээн хор уршигтай вэ гэдгийн жишээг бид нар уг нь бол 20 дугаар зууны Латин Америк дэлхийн тий Латин Америкийн орнуудаас маш их жишээ харж болж байна тий. Цэргийн дэглэм аимшигтай маа. Тэгээд хөл бөмбөгтэй холбоо ирсэн чинь айгүй гой сонирхолтой байна. Тий. Тэгээд энэ популизм гэдэг юм дэлхийн одоо хамгийн баян улс байх хэвээр Аргентиныг дэлхийн хамгийн адармаатай хэцүү түүхтэй улс болгож байгаа байхгүй. Тэгэхээр нөө ард иргэд ухаантай байхгүй бол популистууд гарч ирэхэд бэлэн байдаг. Хэрвээ Аргентин улс дэлхийн 2 дугаар дайны дараа Пероноос арай өөр ерөнхийлөгч гарч ирээд илүү эдийн засгийн либералчлалтайгаа тэгж мөнгө тараахгүйгээр одоо хөрөнгө оруулалтуудаа ингээд яг зөв салбар руугаа хийж явсан бол Аргентин улсын хувь заяа өөр гэсэн. Зөвхөн Аргентины хувь заяа биш бүхэл бүтэн Өмнөд Америк гэдэг твийн хувь заяа шал өөр гэсэн. Одоо илүү нөө юу шиг гэх юм уу та Хойд Америк, Канад шиг харин тийм бүс нутаг болох Өмнөд Америк бол боломжсон. Энэ боломжийг бол тэд бол 46 онд алдсан. За тэнгууд энэ дээр би нөгөө технологиг ярьж байгаа түрүүний бас нэг зүйлийг дутуу үлдээсэн юм гэхээр Аргентин улс ингээд технологийн хувьд ингээд зөвхөн хөдөө аж ахуй мал аж ахуйдаа ингээд хөрөнгө оруулалт хийсэн байна шүү дээ. Тэнгууд маш олон технологийн хувьд баруунаас хоцрогдсон байсан. 30 тонн, 40 тонн, 50 тонн. За тэнгууд яасан гэхээр дараагийн нэг Аргентины эдийн засгийн босох тийм боломжууд байхгүй. Өөнөө салбараа солонгоруулж чадах. Одоо манайх шил бол уул урхаагаас хамаатай шүү дээ. Уул урхаагаас газ ингээд ямар нэгэн байдлаар одоо мөнгө авах юм бол тэрийг солонгоруулад өөр салбаруудаа хөгжүүлэхгүй бол яг энэ Аргентин шиг ийм замнал ингээд хүлээж явах аюултай. Гол нь манайхаа хүн ам багтаа эдийн засаг жижиггүй учраас нөлөө нь арай өөр бах. Гэхдээ ерөөдөө энэ бол бидний хувьд бол аюул том тийм сургамжтай түүх жишээ гэж хэлж болно. За тэгээ сүүлийн одоо 10 жил буюу одоо энэ Хавьер Милетэй холбоотой тэрний өмнөх хөрөнгөлөгчтэй холбоотой мэдээлэлүүд энэ хоёлоос жоохон яриад нэвтрүүлээд дуусгах та тий. Хавьер Миле гарч ирсэн. За Хавьер Милегээс өмнө Аргентин бол эдийн засгийн хувьд бол асар том ингээл дандаа л нөгөө юм бол. Тэгээ аргентинчууд бол энэ дээр маш зөв одоо тийм өөрчлөлт хийх тийм юг одоо
энэ ард түмэн өөрсдөө 60 70 жил маш их алдаад харсан. Тэгээ дандаа өөртөө сонголтоос ихэнхтэй болж алдсан учраас хавар мэлээ шиг энэ одоо либертар хүнийг сонгосон. Энэ болохоор маш зөв шийдэл болсон. Хавар мэлээ ерөөсө сонгуульд гарч ирэхээс л өмнө бүхнийг хэлчихсэн. Төрийн аппаратыг багасгах нь төв банк хэрэггүй гэл. За тэгэл нэг цахилгаан хөрөө шүү дээ. Цахилгаан хөрөөг ингээд өөр ингээд юу болгож байгаа шүү дээ. Эдийн засаг одоо улс төрийн одоо тийм гол одоо нэг одоо юу гэх юм бэ дуу олоо болгож гинэ чи ингэж хөрөөдөж ингэж байхгүй болгоно тийг санааг илэрхийлж байгаа юм шиг те. За яг би нэлээд товчилж байгаа шүү те. Яг бол цаг бага байгаа. Угаасаа Аргентины тусдаа яг энэ нэвтрүүлгийг би өмнө хийцэн баг 2 жилийн өмнө те. За тэгээд 2023 онд улс төрийн уламжлалт тогтцоог эрс шүмжлэг хавар мэлээ ерөнхийдөө чулоод за тэгээд төрийн аппаратыг жижигсэн. Тэгээд ерөнхийдөө хавар мэлэгийн хамгийн зөв үзэж байгаа юм юу гэхээр төрийн аппаратыг жижигсэн юм бол манай улсад бол бүх юм байгаа. Одоо нэг тэр өмнөд Төв Америкийн тэр Салвадор чөлөө Гватемалагийн нэг алин чөлөөний залуу ерөнхийлөгч нэлсэн байдаг шин. Манай улс бол ядуу улс биш, манай улс хулгайч ихтэй улс гэж хэлсэн байдаг байхгүй. Яг энэ шиг санааг бол хавар мэлээсэн. Манай улс бол ядуу улс ш. Манай улс бүх юмтай улс. Тэгэхээр бид нар яг үхлээр төрийн аппаратаа багсгах юм бол энэ улс хөгжнөс. Яг энийг хийсэн хавар мэлээ. За тэгээд төрийн зардлыг огцом тансан. Яамтын тог бууруулсан. Хэдхэн яамт ус. Төсвийн алдагдлыг арилгах, төрийн зохицуултыг бууруулах, төрийн өмчөд байгууллагуудыг шинжлэх зарим бүр ингээд ховчилсан. Төрөв ямар нэгэн байгууллага одоо хувь бичлэлд өөрчлөлтгүй гэсэн. За бизнесийн орчныг илүү либералчилсан. Инфляцийг бууруулах чиглэлийг баримталж эхэлсэн байдаг. За ингээд 2026 онд түүний засгийн газар Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлж, төрийн санг Төв банкаар шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг хязгаарлах хуулийн төсөл хүртэл дэвшүүлсэн байдаг. За тэгээд нэлээд засгийн эрхэнд гарахад инфляц маш өндөр байсан бол одоо өөр болсон тий 2020 онд жилийн инфляц нь ойролцоогоор 210% байсан бол 2026 онд жилийн түвшинг ойролцоогоор 30% өргөхөөр буурсан гэж одоо Reuters агентлаг мэдгдсэн. Тэгэхээр энэ инфляц гэдэг одоо бид нар ингээд төдийлө ойлгох зөв инфляц, дефляц гэж юу гэдэг юм те. Инфляц гэдэг бол ерөнхийдөө энэ улс орны эдийн засгийн хөгжлийн асар том одоо чухал хөшөөргөө гэдэг юм тарж байгаа. Улс төрчнөр бол дандаа энэ дээр тоглож мөнгө иддэг байхгүй те. Одоо за ингээд олон улсын валютын самун инфляц буурсан төсвийн сахилга бат сайжирсан, валютын нөөц нэмэгдсэн, хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээгээр сэргсэн гэж. За гэхдээ энэ дээр бас тодорхой хэмжээний дурдах зохистой байгаа. Одоо хавар мэлээ. Одоо нэг жил ч юм ингээ бүрэн эрх мэдлийг өөр аваад зарим юм өөрчлөлт. Яг дарангуулагчдын хийдэг юм шиг юм хийж байгаа байхгүй. Тийм байна. Тий. Тэгвэл тэрийг нэг яг дарангуулагчийг хийгээгүй яг эдийн засгийг нь либералчлаханд бол илүү хурдлуулж байгаа. Тэгж нэг хийсэн тохиолдлууд гэдэг яг нь сайн муутай талууд ихтэй нөө сайн айгу жинтэй муу одоо арга хэрэгэлсэн ч тэрийг сайн нийлөө хэрэгэлсэн гэж одоо зөвдөх юм уу юу гин зөвдөхөд хэцүү нэг тиймэрхүү юмнууд хийсэн. Гэхдээ Аргентин улс бол одоо ингээд 2023-оос эдийн засгийн хувьд хамаагүй өөрчлөгдөж байгаа, шинжлэхэж байгаа гэдгийг бол дуулахад таатай байна. За баярлалаа. За ямар сонирхолтой дугаар байлаа. Тэгээд яг Месси Марадона хоёрын аль нь мундаг юм бэ? За яг Аргентинээс ингэж асууж үзсэн би. Зөндөө бол үзсэн. Аргентинчууд бол энэ асуултанд бол хоёулаа гэж хэлдэг. Яг бол Марадона энэ улсад бол маш олон зүйлийг авчирсан. Хөл өмгийн дэлхийн аварга авчирхасаад нь юу н энэ улсад ингээд сэргэн мандахтай тэр арчлалын жилүүдэд Марадона л одоо тэр улсыг тэтгэж ийсэн гэсэн үг те. Өөрийнх нь праудаар те. Марадоныг харж бахархаж ийсэн. Лионел Месси гарч ирснээр Аргентинд дараагийн шинэ үеийг гарч ирсэн. Аргентин маш хөл өмгийн мундаг бүрэлдэхүүнтэй сайн багтаа ирдэг боловч дэлхийн аварга төрүүлж чаддаггүй байсан. Дандаа л төрүүлнэ гэж ирдэг, төрүүлж чаддаггүй. Месси гарч ирээд энийг өөрчилсөн. 2002 онд Аргентин улс 3 дахь удаага хөл өмгийн дэлхийн аварга болсон байдаг. Тэгэхээр энэ хоёрын үнийг бол харьцуулна гэдэг бол Моцарт Бетховен хоёрын аль нь илүү вэ гэдэгтэй л адилхан асуудал болчихж байгаа байхгүй тий хоёулалаг. Тэгэхээр энэ хоёр үнийг бол харьцуулж одоо хэлнэ гэдэг өөр ямарч утгагүй юм лээ. Би асууж үзсэн. Хоёулаа одоо мундаг хоёулалаг гэдэг хариултыг өгсөн зүгээр. Хань бол Аргентины хариулж. За баярлалаа. За ингээд та бүгдээ доод мөндөр сугийн Атлас нэвтрүүлэг хөрлөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай.